өнөөдрийн маань зочдоор нийслэлийн шүүх шийдвэр гүйцэтгэх газрын хаан дургийн нэгдүгээр хэлцээний дараа бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Дэд Туранда Даваас хүрэн. За мөн нийслэлийн шүүх шийдвэр гүйцэтгэх газрын хаан дургийн 2 дугаар хэлцээний дараа бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахмад Золбоо нар хүрэлцээрсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид бүхэн хамтдаа хөрөнгийг албадан худалдан борлуулах гэдэг сэдвээр ярилцах нэ. За тэгэхээр хамгийн ихний асуулт мэдээж хөрөнгө худалдан борлуулах ажиллагаа яг хэрхэн яаж явагддсан бэ? Тэ энэ процедурын талаар яриагаа эхлэх үү. За танд болон энэ хөө радиог сонсож байгаа сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас ойлгож сонсъё. Зөвлөж тайлбарлая. Энийг 2025 оны 4 сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. За энэхүү аянд нийслэлийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар маань нэгдэж иргэд олон нийтийн эрх зүйн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон нийтэд сурчлан таниулах ажлын хүрээнд хөрөнгө худалдан борлуулах мэдээллийг иргэдэд өгөхөөр бид хоёр хүрэлцэн ирээд байна. За хөрөнгө худалдан борлуулах ажиллагаа маань хуульд зааснаар хөдлөх хөрөнгийн үн аялцуулах дуудлага худалдаа, үл хөдлөх хөрөнгийн алдан дуудлага худалдаа гэсэн төрөлтөй дуудлага худалдааг бид бүхэн зохион байгуулж байгаа хууль зааснаар. За хөдлөх хөрөнгөд маань ерөнхийдөө тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд үл хөдлөх хөрөнгөд маань орон сууц, газар гэх мэтчлэн хөрөнгүүдийг хууль заасан үндэс журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулж ажиллаж байна. За окей. Одоо иргэдтэйгээ жаахан ойрхон байхын тулд ер нь бол манайхны хамгийн их алддаг юм хөөрхий. Би бол ингээд нэг сонсогч зочин хоёроо дунд нь холбож байгаа хөтлөгч хэдий ч би чинь бас л нэг Монгол улсын иргэн шүү дээ, тий. Тэгэхээр банкнд барьцаалаад тэгээд тэр хүн чинь өөрийнхөө хөрөнгийг алдъя гэж алдахгүй шүү дээ чаавас, тий. Ямар нэгэн байдлаар бизнес нь дампуурсан ч юм уу, эсвэл мөнгөөдүүлж чадахгүй байгаагаас болоод барьцаанд байсан хөрөнгөө алдчихж байгаа. За тэгэхээр яг энэ нарийн процессыг ярьж үгээ. За мэдээж ингээд царийнхаа төлбөрийг чадахгүй улмаас хэдэн сарч хуримтлагдчихжээ. За тэнгууд эхлээд банкны эдийн засагч маань ярин та зээлээ төлөөч гэж ярина. За ингээд байж байгаад хөрх юм алдчихлаа, шүүхээр орлоо. Тэгээ шүүхийн шийдвэр гарлаа, танах руу шилжлээ. Окей. За тэнгууд яах юм бэ? Шинжээчийн баг бүрдүүлээд байр орон сууцын үнэлгээгээр үнэлүүлнэ гэдэг чтэй тий. Үнэлүүлээ. Тэгээд шууд тэр дуудлага худалдаа хэдийн хугацаанд явдیں۔ За эхний дуудлага худалдаагаар хэрвээ тэр байрыг худалдаж авах хүн гарахгүй бол хоёр дахь дуудлага худалдаа яаж зохион байгуулагдав? Тэнгүү тэр дунд нь иргэн маань өөрөө за би үгүй энэ үнэлгээний чинь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай метр квадрат хэд байсан чинь танах тэд гээд үнэлчлээ. Манайх хуучин байр бишээ, шинэ байр ч гэдэг юм уу. Ийм аргаан үүсвэл яахан ч гэдэг юм уу. Яг нэг тийм гоё кейс ашиглаад энгийн үгээр яг энэ процедурын талаар л яриад өгвөл иргэдэд илүү ойлгомжтой болоо. За та бүгд энэ өдрийн амар амгалан айлтгая. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрөө хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль заасан бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулдаг. Тусгайлсан чиг өрөө бүхий төрийн цэргийн байгууллага юм аа. За яг таны асуусан асуулт гэвэл жишээлбэл иргэн А мэдээж хүний амьдрал баялаг шүүгэн шийдвэр гараад ипотекийн зээлтэй байрныхаа төлбөрийг төлж чадаагүй улмаас нэхэмлэгч жишээлбэл нэг банк байлаа гэж үү. Банк шүүхэд мэдээж барьцааны гэрээгээ зээлийн гэрээнийхээ үргийн гүйцэтгийг хангуулахаар шүүхэд хэмжил гаргаад үүнийг үндэслээд шүүхийн шийдвэр гарчээ. Иргэн агаас 70 сая төгрөг гаргуулад банкнд олох шийдвэр жишээлбэл. За энэ шийдвэрийг үндэслээд шүүхийн гүйцэтгэх хуудас гэж шүүхээс бичигдэж ирдэг. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг үндэслэн бол энэ ажиллагаа явагддаг. За мэдээж шууд гүйцэтгэх хуудас хүлээж аваад бид нар төлбөр төлөгч иргэн хуулийн этгээдэд шууд энэ байрын битүүмжиж хураах дуудлага худалдааг зохион байгуулдаг. Тодорхой хэмжээгээр хуульд шатраасан ажиллагаа байдаг. Жишээлбэл дуудан ирүүлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх үүргийг түнд тайлбарлаж энэ шүүгэн шийдвэр заасан төлбөрийг сайн дураар барагдуулах тухай хугацаатай мэдэгдэх хугацааг бол шийдвэр гүйцэтгэгч хүлээлгэж өгдөг. Энэ хугацаанд сайн дураар төлбөр барагдаагүй эсвэл эхлэгчтэн барагдуулсан ч үлдэгдэл төлбөр байгаа тохиолдолд энэ тухайн барьцааны орон сууцнаас гэж жишээ авчи тий. Энэ орон сууцнаас төлбөр гаргах ажиллагаа явагдана. За энэ төлбөр гаргуулах ажиллагаа яг ямар шат дараалттай явагддаг юм бэ? Худалдан борлуулах ажиллагаа гэдгийг бол манай Золбоо Ахмад маань илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх байхаа. За тухайн гүйцэтгэх хуудсанд барьцаалсан орон сууц гэсэн жишээ авлаа тий. За орон сууцыг мэдээж бид бүх ихний ээлжинд битүүмжлэнэ. За битүүмжлээд тодорхой хугацааг зааж өгнө. Хугацаа өнгөрсний дараа тухайн хөрөнгийг хураах тухай асуудал яригддаг. Битүүмжилсэн үед хүмүүс нь гэртээ байж ах уу? Эсвэл бүр ингээд албадаад гаргачих юм уу?
битүүмжилсэн хугацаанд бол битүүмжлэх ажиллагаа маань ер нь бол тухайн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түтгэлзүүлэх тухай ойлголт. Яг одоо таны асууж байгаа шиг иргэд ер нь одоо практикт бид нар дээр маш их тэгж асуудаг. Орон сууцын битүүмжлэхээр бид нар одоо орон гэрээсээ гараад явах хэрэгтэй. Харин яг ийм л юмыг л хүмүүс хэлж өгмөр байна. Одоо мэдгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Шийдвэр үүсгэх ажиллагааны хүрээнд битүүмжилж байгаа ажиллагаа маань бол тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн захиран зарцуулах эрхийг түтгэлзүүлэх тухай ойлголт байгаа. За битүүмжилсний дараа хураах ажиллагааг явагддаг. Хураасны дараа тухайн хөрөнгийн үнэлгээ битүүмжилсээ гэхээр битүүмжилэнгүүд баахан цаас наагаа тэгээд дотроо бол байгаад байгаа тий нөгөө иргэн байна. За ерөнхийдөө битүүмжлэх ажиллагаа бол одоо шийдвэр гүйцэж хөрөнгийг битүүмжлээд захиран зарцуулах эрхийг түтгэлзүүлэх эсвэл одоо тэр хөрөнгийн эзэмших ашиглах эрхийг хязгаарлалтыг хэрхэн тогтоохыг бол шийдвэр гүйцэд тогтооно. Үнэхээр одоо тухайн хүний амьдралын нөхцөл байдал орон сууцндаа ингээ хүн амьдарч байгаа тий байгаа тохиолдолд бол амьдрах эрх бол нээлттэй. Зөвхөн одоо энэ хөрөнгийн цаашид буцаж шилжүүлэх, нэмэлт хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ хийх ийм эрхүүдийг бол хязгаарлаж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээл би энэ байраа зараад ингээд өрөө дарчаа гэх юм байхгүй болчлаа гэсэн үг юм мөн үү? Мөн. Гэхдээ бас яг шууд бас тэгж хязгаарлаж болохгүй. Одоо шийдвэр гүйцэх байгууллагын одоо хяналтанд дор хүн одоо шийдвэр гүйцэх ажиллагааны бүхэл шатанд өөрөө хөрөнгөө биедан худалдан борлуулад одоо төлбөрийн шаардлага хангуулах бол бүрэн эрх бол байдаг. Тийм гэхдээ хүний одоо нэг амьдрах орон байр гэдэг чинь нэгдүгээр зүйл тийм гэр бүлийн эрх ашиг бас хөндөгдөж эхэлнэ. Тийм учраас ихэвчлэн бол манайх Орос сууцнд нь бол өөрсдийн амьдрах эрхийг нь хангаж одоо хязгаарлалтыг бол тийм одоо юу хязгаарлагдмал хэлбэрээр тий өөрсдөө амьдарч болдог хэлбэрээр л яаж. За тэгээд яасан гинэ. За битүүмжлэлтийн дараа хөрөнгө хураах тухай асуудал яригдана. Энэ болохоор мөн одоо тогтоол хэлбэртэй гүйцэтгэж байгаа. Энэ үе шатанд ч гэсэн тухайн төлбөр төлөх үүрэг хүлээсэн хүн маань эсвэл тэр тухайн орон сууцнд амьдарч байгаа иргэд амьдрах эрхтэй. Хураасны дараа тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоох гэдэг ийм ажиллагаа байгаа. Хөрөнгийн үнэлгээг бол хууль зааснаар шийдвэр үүсгэх ажиллагааны талууд хоорондоо тохиролцож одоо хөрөнгийг үнэлэх эрхтэй. Мөн хоорондоо тохиролцоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр бид бүхэн тухайн орон сууцнуудын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож дуудлага худалдаанд оруулж байгаа. Дуудлага худалдаа яаж зохион байгуулагддаг юм бэ? Ингээд зарлах юм уу? За, тийм байршилд байгаа тийм байрыг заргах гэж шүү, дуудлага худалдаа болох гэж шүү гэж зарлалт юм уу? Яа тий? Дуудлага худалдаа бол сая одоо манай залгуу Ахмад ярьсан үйл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа, үн харилцаалт дуудлага худалдаа гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагддаг. За энийг зохион байгуулахдаа одоо жишээлбэл одоо бид хоёрын ажилладаг байгууллага одоо улсын хэмжээний шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагын 45-аас 50% бол бид нар гүйцэтгэж ажилладаг. Одоо нийслэлийн 6 дүүргийн одоо хамаарах одоо шүүгэн шийдвэр үүсгэх ажиллагааг гүйцэтгэдэг гэсэн үг. Манай хувьд бол манай нийслэлийн хувьд бол дуудлага худалдааг сард нэг удаа зохион байгуулдаг. Дуудлага худалдаа маань өөрөө анхны болон хоёр дахь дуудлага худалдаа гэсэн хоёр шатаар алтай зохион байгуулагддаг. Тэгэхээр бид нар одоо иргэний хуульд угаасаа хуулийн одоо яаж зарлах вэ те бидний ажиллах одоо явц бүрийг одоо хуулиар юу тогтоосон байдаг. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг бол бид нар одоо сайн ярьснаар битүүмжиж хураагаад үнэлгээ тогтоох ажиллагаа гүйцэтгсэний дараагаар одоо иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177-гийн 1-д бол одоо энэ дуудлага худалдааны үнийг тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр анхны дуудлага худалдааг бол одоо жишээлбэл орон сууц 100 саяар үнэлгээ гэж бодоход анхны дуудлага худалдаанд 70% буюу 70 сая төгрөгөөр худалдан борлуулах талаар үйл хөдлөх хөрөнгөний хувьд 14 хоногийн өмнө одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэд мэдээлэх ажиллагааг зохион байгуулдаг. Хөдлөх хөрөнгийг бол анхны дуудлага худалдааг бол шинжээчийн тогтоосон буюу одоо талуудын харилцан тохиролцсон үнээр жишээлбэл тээврийн хэрэгсэл 30 сая төгрөгөөр одоо үнэлэгдсэн байхад 30 сая төгрөгөөр худалдан борлуулахаар нийтэд мэдээлдэг. Дуудлага худалдааг бол манай нийслэлийн шүүгэн шүүх газар нь одоо энэ зараа мэдээллээ одоо өдрийн мэдээ сонин, Монголын мэдээ, мөн өглөөний сонин, мөн нийслэлийн шүүгэн шийдвэрлэх газрын пэйж, хуудас, фэйсбુક хаягт бол энэ мэдээллүүдийг бол байршуулдаг. Энэ мэдээлэл одоо зард бол дуудлага худалдаанд одоо оролцох сонирхсан этгээдүүд одоо өмнө нь ирээд тодорхой тийм тогтоосон цаг хугацаанд одоо тэр зарласан үнийн дуудлага худалдаанд оролцох зарласан үнийн 10% тэнцэх. Одоо жишээлбэл саяын 100 саяар үнэлэгдсэн байр 70 саяар зарлагдсан. Түүний 70 саяын 10% буюу 7 сая төгрөгийг манай нийслэлийн шүүгэн шийдвэрлэх газрын одоо наасан тушааж оролцогч бол дэнчин тушааж одоо оролцогчоор бүртгүүлдэг урд дотор нь. Тийм тэгээд энэ дуудлага худалдаа явагдах процесс бол мөн одоо иргэний хувьд заасан процессын дагуу одоо бас нууцын зэрэглэлтэй дэнчингээ задлаад одоо орсчиг бүртгэх ажиллагаа бол бас тэгж явагддаг. Гэхдээ манай дуудлага худалдаа бол
Хүмүүс л нөө дуудлага худалдааг хэл амар юм одоо хүний хөрөнгийг шууд албатаад л одоо зарчиж байгаа юм шиг ойлгодог. Гэтэл бол энэ дуудлага худалдаанд одоо төлбөр төлөгч, төлбөр авагч, цааш бол хөрөнгийн өмчлөгч одоо сонирхсон хинч ямар ч этгээд бол дуудлага худалдаанд бол оролцох хэрэгтэй. Гагцхүү оролцохдоо дэмжин тавьж оролцох хэрэгтэй байдаг. Тийм. Гэтэ одоо тэгвэл юу юм одоо ч үл ингээд тэр хүний барьцаанд байгаа хөрөнгөч ингээд банкны нэр дээр байгаа штэ тий. Банк нь бол өөрөө дур мэдээд зарж болохгүй заавал танахаар дамжиж дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй байна мөн үү? Би зөв ойлгосноо. Мөн шүүгэн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж одоо энэ дуудлага худалдаанд оруулах ажиллагааг бол одоо манай шүүгэн шийдвэр үүсгэх байгууллага бол зохион байгуулдаг. За тэгэхээр одоо би түрүү нөгөө яриан дундаа асуусан штэ. За нөгөө үнэлгээний газараар ингээд үнэлүүлсэн чинь та нар яхаараа миний 150 саяын байрыг 100 саяар үнэлээд тэгээ бүр 70 саяар одоо ингээд дуудлага худалдаанд оруулах гэдэг юм бэ гэд иргэн гомдолтой бай гэж бодъё л доо. Би наадах чи өөрөө зарсан бол би 150 саяараа зараа 70 саяынхаа өрийг дараад 80 саятай болох байсан ингээд. Ингээд асуудал үүсэх юм бол дахиад шүүгдэлцэхүү эсвэл танаа гүйцэтгэгч нартаа л зуралдаал дуусах уу? Яах вэ? Энэ хөрөнгийн одоо үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд одоо энэ хөрөнгийн өмчлөгч буюу одоо таны хэлж байгаагаар одоо гомдол гаргаж байгаа этгээд одоо энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөх байгаа гомдлоо одоо шүүгч шууд гомдлоо дахиад шүүгдэхүү тий. Хуульд заасан байгаа. Дахиад ингээд шүүх процесс явагдах юм байна тий. За тэгэхээр би тэгтээ сая ингээд бодлоо. Дуудлага худалдаа гэдэг чинь мэдээж үн нэмж аавна. Тэгэхээр одоо нэг байрыг хүн дуудлага худалдаагаар авахын тулд зүгээр зах зээл дээр байгаа үннээс арай үнэтэй ч юм авах гээд байгаа аахгүй юу? Тэгэхээр ашиггүй одоо надад би ингээд тэр дуудлага худалдаанд ороод яг ингээд объект бол болж гин тий. Одоо нэг хүний ажлын том объект хашаа байшин ч гэдэм үү газар мазар ч гэдэм үү байр орон сууцсан дээр бол дуудлага худалдаанаас авах бол ашиггүй юм шиг санагдаж байна надаа. Тэнгүүд одоо хөрөнгө худалдан борлуулсан нэг тоо баримт байдаг байлгүй дээ статистик тоо баримт гарсан байгаа. Ер нь хүмүүс хэр их энэ дуудлага худалдаанд оролцож эсвэл одоо энэ тоо баримтаар юу гэдэг ингээд хөөрхөдөө тэдэн хүн байраа алдажтэй гэдэг нэг тоо гарсан болоо. За тэр тоо баримтыг бол манай залбаа хэлсэн. Гэхдээ энэс өмнө таны асуусан асуулт төр юу яхад одоо иргэдтэй зөв ойлголт төрүүлэх үү. За би бол одоо яг л иргэдийг төлөөлөө сууж байгаа юм шүү. Энэ бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн бэлтгийг хангах гэж энэ дуудлага худалдааг зохион байгуулж байгаа. Одоо төлбөр төлөгч иргэн хуулийн этгээд төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд энэ ажиллагаа явагддаг. Тэгэхээр энэ ажиллагааны одоо цаа талд нь бас мөн одоо төлбөр авахч магадгүй бас банк биш иргэн байхыг үгүйсэхгүй иргэд хоорондын зээлийн асуудлууд бас байдаг. Тийм учраас одоо төлбөр авахч ирэх ашиг бас яригдана. Тэгэхээр дуудлага худалдаа гэдэг бол ер нь уралдаанд хэлбэрээр зохион байгуулагддаг. Тийм учраас одоо өсгөн дуудах доод үнэ одоо жишээлбэл саяхаа жишээн дээр л ярив. 100 сая хөрөнгийг бид нар анхны дуудлагатанд 70 сая төгрөгөөр өсгөн дуудах дуудлагын доод үнийг тавьж өгч байна. Түүнээс дээшээ хэд ч хүртэл энэ орон сууц өсөх боломжтой. Хамгийн өндөр үнэ хэлсэн ялагч энэ хөрөнгийг худалдаа авах хэрэгтэй байдаг. Тийм учраас харьцангуй одоо яагаад зах зээлийн үнэлгээ 100 саяг тогтчоод байхад 70 саяас бид нэр хэлж байна. Тэгэхээр бас энэ албадах ажиллагааны маань бас нэг хөшүүрэг яваад байна. Шүүгэн шийдвэрийг бэлтгийг хангах. Тийм тэгэхээр харьцангуй зах зээлийн үнээс бол яг тэгж шууд ойлгож болохгүй. Өндөрч зарагдах магадaltaй зах зээлийн үнээс доогуурч одоо өсгөн дээшээ өсгөн жоохон бага байхч боломжтой байдаг. Тийм учраас яг бас шууд тэгж өрөөсгөл ойлгож болохгүй. За ойлголоо. За, тоо баримтын хувьд нийслэлийн шүүгэн шийдвэрийг үүсгэх газраас зохион байгуулсан 2024 оны байдлаар тоо баримтыг авч үзвэл за тус газраас 2024 онд анхны албан дуудлага худалдаанд нийт 1.2 их найдын 528 хөрөнгийг нийт зарласан. Хоёр дахь албан дуудлага худалдаагаар 471.9 сая төгрөгийн 377 үлдэл хөрөнгийг худалдан борлуулахаар одоо нийтэд зарлаж мэдээлсэн байна. За үүнээс анхны албан дуудлага худалдаагаар 22.8 сая төгрөгийн 22.8 тэрбум төгрөгийн 39 үл хөдлөх хөрөнгө хоёр дахь албан дуудлага худалдаагаар 35.8 тэрбум төгрөгийн 136 үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон ийм тоо мэдээлэлтэй байна. За магадгүй та бас гайхчихж болно те. Одоо 528 үл хөдлөх хөрөнгө зарлахад яагаад одоо 39 зарагдж байна вэ анхныхаар. За хоёр дахь 377-г зарлахад 136 зарагдсан байна гэд. Энэ маань өөрөө хуульд зааснаар дуудлага худалдааг болохоос өмнө нийтэд 14 хоногийн өмнө мэдээлэх ийм хуулийн заалттай. Юу мэдээлэх үү? За түрүүнд маа даваа сур ахлах маань хэлсэн. За бид бүхэн өнөөдрийн байдлаар өдрийн сонингуудад одоо зарлж байна. Мөн өөрсдийн газрын пэйж хуудас болон одоо сайтаар нийтэд мэдээлж байгаа. За энэ 14 хоногийн хугацаанд одоо мөн энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай маань холбоотой гомдол
нэхэмжлүүд шүүхэд гардаг. Үүнтэй холбоотой тухайн хөрөнгө бас хэдий нийтэд зарлагдсан ч гэсэн яг дуудлага худалдаа болох хүртэл бас хойшлдог шүүхийн шийдвэрээр. Мөн шийдвэр үүсгэх ажиллагааны талуудаас ажиллагааны явцад хүсэлт гаргаад дуудлага худалдааг бас хойшлуулдаг. Тэгээ ийм нөхцөл байдлуудаас хамааран бас нийт зарласан хөрөнгөөс одоо яг зарагдсан хөрөнгө нь ийм бага тоо үзүүлэлт гарч ирж байгаа. Тийм. Тэгэхээр одоо тэр нөгөө тэнцэн тавьсан мөнгө гэдэг нь шүү дээ тий 10% хүртэл гэсэн шүү дээ. Тэр мөнгө хаашаагаа ордё? Тэр бол одоо дэнчин хүн 70 сая төгрөгийн 7 саяын дэнчин тавилаа. Тэр хөрөнгө 80 саяар зарагдлаа. Тэгэхэд бол ялагч босон тохиолдолд одоо 73 сая төгрөгийг тушаагаад нөгөө дэнчин худалдаж авсан хөрөнгийн үндэ тооцогдно гэсэн. Тийм. Хэрвээ дуудлага худалдааны ялагч болж болоогүй бол тухай бүр тэр дор нь одоо оролцогчдод мөнгөний буцаан гаргах ажиллагааг зохион байгуулдаг. Тийм үү тий. За. Хэрвээ яг хөө дэнчингийн асуудал нэгэн ярьсан чинь хэрвээ одоо дуудлага худалдаанд оролцоод хөрөнгө худалдаж авчаад түүнийг одоо ерөнхийдөө дуудлага худалдааны эрхлэн үйлдвэрчийн шийдвэр гэж гардаг. Одоо хөрөнгийн өмчлөх эрхийг ялагчид шилжүүлэх одоо хуульд бас нэг 14 хоног хүртэлх хугацаа байдаг. Энэ хугацаанд одоо төлбөр төлөгч төлбөрөө төлөх тохиолдлууд маш их байна. Тусан тохиолдолд мөн одоо төлбөр төлөгч иргэн хуулийн этгээдэд хөрөнгө хэдий дуудлага худалдаанд орсон ч гэсэндээ өмчлөх эрхийг шилжүүлэх хүртэл дахиад 14 хоногийн хугацаа байдаг. Энэ хугацаанд одоо төлбөр төлөөгүй тохиолдолд бол дуудлага худалдааны ялагчид бол хөрөнгийг шилжүүлэх одоо султганжлуулах дуудлага худалдааны хөрөнгө орлогыг хуваарлах ажиллагааг зохион байгуулна. Харин хөрөнгө худалдаж авчаад ялагч маань өөрөө энэ 14 хоногийн хугацаанд нөгөө үлдэгдэл 73 сая төгрөгөө одоо байршуулаагүй тохиолдолд энэ тушаас нь дэнчин улсын орлого болох хуулийн зохицуулттай байдаг. За. Одоо дуудлага бас төрийн байгууллагын үйл ажиллагаанд бол одоо тэгээд яг энэ ямар ч одоо юу гэдэг та нар бол яг нөгөө нэг төрийн байгууллага гэдэг утгаараа цалингаал аваад байж байгаас тэр дуудлага худалдаа мулдаанаас ямар ч ашиг байхгүй юм уу? Тийм манай чинь төрийн шүүгэн шийдвэр биелүүлдэг төрийн тусгайлсан чиг өөрөөхий төрийн цэргийн байгууллага учраас биднэрт ашиг гэсэн тийм ойлголт. Гэхдээ яг би болохоор зэрэг юу гэдэг ингээд одоо жишээлбэл ингээд нөгөө эргэн хоорондын одоо мөнгөний маргаан гарлаа гэж бодъё л доо. Тэнгүүд одоо юу гэдэг би тэр хүнээс ингээд одоо 10 сая төгрөг авах байлаа гэж бодоход те танах одоо за надаа ингээд за боли 9 сая ингээд авъя тэнгүүд танаад бас би ингээд гүйцэтгэгчд нь сайн ажилласан ч гэдэг юм уу ингээд бас нэг юм хувь мөв цалин байлан нэмэгдэх юм болоо гэж бодохгүй тийм юм юу ч байхгүй юу тий. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх хуульд бол шийдвэр гүйцэтгэж урамшуул авдаг байсан. Энэ бол 2002 оны шүүгэн шийдвэр гүйцэтгэх хуулиар бол гүйцэтгсэн үүргийн үнийн дүнгээс 10 хүртэлх хувийн урамшууллыг хуулиар олох хэрэгтэй байсан. 2017 оны 7 сарын 1-ээс манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх хууль шинжилэн батлагдаж одоо дагаж мөрдөж байна. Энэ хуулиар бол шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан агшинд маань одоо цэргийн цолтой урамшууллгүй болсон. За тэрийг л бас асуугаад байхгүй юу. За тэгэхээр штэ бас нэг юм байдаг. Одоо нөгөө мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байж байгаа Татан богдоод одоо чиглэлийнхаа яг ингээ яамдууд руу ингээд очичлаа штэ мэргэжилтнүүд нь. Гэтэ ер нь бол мэргэжлийн хяналтынхан уул нь бол өөртөө ингээд бид нар чиглэн зөвлөх ингээд ийм үүрэгтэй гэсэн мөртлөө мэргэжлийн хяналтынхаас бүх байгууллагын бүх хүмүүс айдэн штэ. Мэргэжлийн хяналт ирлээ яана гэл те. Яг тэрнтэй адилхан ерөнхийдөө бол одоо танаахаар ингээд танаа хаалгаар орж байгаа хүмүүс бас нэг тийм жаахан айц хүчтэй ордог байх гэж би зүгээр боддتي. Ер нь бол сүрдмээ штэ одоо ингээд хувцснаас нь ахуулаад тэнгүүд яг би өөрөө зүгээр очиж үзээгүй л дээ зүгээр манаа нэг найз ярьжсэн байхгүй бас л яг ингээд ийм банкнд байр орон сууцны асуудалтай болчоод тэгээд намайг ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч маань дуудсан чинь очиод миний бүх цүнхэнд хэмээг ингээд гаргуулж маргуулад ингээд намайг амар шалгасан штэ би яг ийм гэмт хэрэгтэн шиг санагцсан амар байсан ингээд эмэгтэй хүн гэсэн байхгүй ингэдэг юм уу энэ эсвэл таануусын ажил үргэнд тэх ёстой байд юм уу энэ дээр бас нэг тайлбар авчмаар байна. За би түрүү бас анх хэлсэн тий одоо шууд бид нар бол аль болох ажиллагаа эхлүүлдэг. Тодорхой хугацаанд бас төлбөрлөгчөөс одоо өөрийнх нь тий тайлбарыг сонсож түүнд одоо төлбөрлөх хугацаа өгдөг. Энэ хугацаанд барагдуулаагүй магадгүй тэр хүн одоо өөрөө айсандаа эмээсэндээ шийдвэр үүсгэж ирж уулзахгүй одоо тийм зайлсхийсэн үүдэл гаргасан байж таарах нь шүү дээ. Тэр нь бол тэгээд эрэгт нь бол мэдээж одоо аль биеийн арга хэмжээг хэрэгжүүлээд одоо хөрөнгө орлого, нуугдмал хөрөнгө орлого тогтоох зорилгоор одоо бид байгаа эд зүйлт нь бол үсгэн ажлыг хийх ажиллагааг явуулах хэрэгтэй байдаг шийдвэр гүйцэтгэгч. Жишээлбэл одоо нэг сая төгрөгийн төлбөртэй bijээж одоо цухтаагаад ирэхгүй тий оршин суух хаягаа мэдүүлэхгүй байгаа бол үнэхээр цүнхэнд нь сая төгрөг явж ивэл тэрийг хурааж аваад төлбөрт гаргуулах хэрэгтэй. Тийм учраас тийм зорилгоор л үсгэн ажлыг хийх ажиллагааг зохион байгуулж байгаа.
Зөв. За тэгэхээр одоо яг уу ингээд нөгөө нэг энэ ойлгож сонсъё, зөвлөж тайлбарлая гэд ийм аяа яваад одоо та нар маань бас нэг эрэгттэйгээ ингээ гоё уусаж ажиллах гад л байгаа юм шиг байна тий. За тэгэхээр энэ аяныхаа талаар арай жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөө. Хизэнээс эхэлж байгаа аяны маань гол зорилго нь юу юм тий? За энэхүү аяныг маань шүүгэн шийдвэр үүсгэх ерөнхий газрын харьяа шийдвэр үүсгэх албанаас зохион байгуулж байгаа. За хугацааны хувьд бол 2025 оны 4-р сарын 21-ний өдрөөс 2025 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд зохион байгуулж байгаа. За энэний хүрээнд аян маань болохоор ойлгож сонсъё, зөвлөж тайлбарлая. За энэ аяны хүрээнд иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлж одоо бид бүгдийн хууль заасан шийдвэр үүсгэх ажиллагаа гэдэг зүйлийг олон нийтэд сурчлан таниулах ийм ажлыг зохион байгуулж байна. Мөн одоо сая таны хэлсэн шиг тий одоо шийдвэр үүсдүүдэд тахад очтгоо тий магадгүй төлбөрийн үүрэгтэй байсан ч гэсэн тэр хүн ийж уулзнараа одоо хууль заасан тэр хүнд бас ирэх гэж байгаа. Одоо өөрт нь төлбөрлөх ямар боломж байна, тэрийг төлбөр авч танилцуулах, шийдвэр үүсгэх ажиллагааны бүхий л шатанд төлбөрлөгч өөрөө төлбөрөө барагдуулах, хөрөнгөө бие даан худалдан борлуулах, санал хүсэлт гаргах, нэхэмжих төлбөр авах цалтаа эвлэрэх эрх нь хуулиар байдаг шүү. Тийм учраас бид нар яг хөө төрийн хувцсан мөссөн нөө бас цэргийн ингээд цол формтой хүмүүс сууж хахаар бас сүрддэг байж магадгүй. Гэхдээ айж байх юм байхгүй. Бид нар хууль заасны дагуу ажиллагаа явуулдаг учраас одоо эрэг талаас нь бас тий хүмүүс ойлгосоо гэж бас хүсэж байна. Тэгэхээр одоо тэгээд энэ аяны хүрээнд иргэд бид нэр одоо хаанаас очиж зөвлөгөө мэдээлэл авах юм? Эсвэл танах нөгөө нэг нээлттэй даалганы өдрөлөг гэдэг шиг одоо юу лээ тэр нөгөө гүүрний тэнд танаа тэр чинь ерөнхий газар нөлөө манайх баруун дөрвөн зам уруудаад нарны гүүрний яг зүүн талд нь нийслэлийн шүүгэн шийдвэр үүсгэх газар гэдэг. Тэнд бол одоо нийслэлийн хэмжээний 6 дүүргийн бүх одоо шүүгэн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явагдаж байна. Тэр бид нар бол одоо яг энэ аяны хүрээнд аянд нэгдээд манай хамт олон бол одоо иргэдээс одоо шийдвэр үүсгэх ажиллагааны оролцогч мөн одоо гурдагчдгээс манай байгууллагт санал бус гаргасан этгээд болгоныг одоо давхар болгондоо одоо шийдвэр үүсгэнийг өргөтгсөн хэлбэрээр одоо эргүүлж ижүүрээ өргөтгөж ажилуулад санал бусдын тухай бүрэн тэмдэглэж авч газар дээр нь шууд шийдвэрлэхээр бол ажиллаж байна. Тэгэхээр магадгүй одоо өнөөдөр бас нэг хүнээс авлахтай тий нэг бол одоо шүүгэн шийдвэр нь гарч чаад биелэгдэхгүй байгаа тийм тохиолдлууд бол байгаа бах. Тэгэхээр манай нийслэлийн шүүгэн шийдвэр үүсгэх газар дээр ирж энэ хугацаанд бол зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа гэж хэлмээр байна. За тэгэхээр одоо та бид гурав дахиад 20 минутын хугацаа байна ярилцах. Тэгэхээр энэ ойлгож сонсъё зөвлөж тайлбарлая аяныхаа хүрээнд гуруулаа одоо яг энэ 20 минутаа ашиглаад сонсогчдоо бас танай байгууллагатай холбоотой бусад мэдээллийг хүргэе. За жишээлбэл танах тий одоо ингээд ганцхан ингээд хүмүүсийн ингээд шүүхэн шийдвэр гарсан хүмүүсийн байрыг хурааж аваад мэдээж зардаг байгууллага бол биш шүү дээ тий. Ганцхан энэ өнцгөөс нь гуруулаа ярилцчихлаа. Тэгэхээр мэдээж одоо хүүхдийнхаа гэр бүл салаад хүүхдийнхаа тэтгэмжийг авч чадахгүй байгаа хүмүүс бас ханддгаа одоо шүүхэн шийдвэр гарч чадсан шүү дээ. За тэнгүүд нөхөр бол тэнд сайхан ингээд нэг баг хүүхдгүй шахуу юм шиг сайхан явж байдаг те. Тэгэхээр тэр хүний ардаас одоо хэдэн сар жилийнхэн төлбөр хуримтлагдсан төлбөрийг нөхөж инхэж авч өгдгөө. Одоо гоё эрэг талаас нь яриа л да. Тэнгүүд төрхийг гүйцэтгэгч ингээд ардаас нь бас явж байдаг. Тэгэхээр тэр хүн хэрвээ одоо ямар нэгэн байгууллагт харьяалалд хамаарагддаггүй бол одоо яах вэ? Нөгөө хүн эсвэл ингээд хаягийн тодорхойгүй бол одоо бас яах вэ? Тэ нөгөө хүнээ олоод хүүхдийн тэтгэмжийг авчмаар байдаг. Энэ тохиолдолд бас яг ямар ажиллагаа явагддаг вэ? Энийг бас хэлж өгөөч. За яг энэ хүүхдийн тэтгэмжийн холбоотой асуудлыг бол мөн одоо манай шүүгэн шийдвэр үүсгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар гэсэн нэгж маань бол зохион байгуулдаг. Тийм. Гэхдээ мөн л одоо хүүхдийн төлөв төлөх талаар бас л одоо тэтгэлэг төлөгчд мэдэгдэн биелүүлэхгүй байх юм бол мөн одоо түүний хөрөнгө орлого цалин өснөөс суудгал хийх юм албадлагын арга хэмжээнүүдийг бас хууль заасны дагуу зохион байгуулдаг. Мэдээж хүүхдийн төлөв бол одоо төлбөрийн материалаас бол онцлогтой хүүхдийн эрх ашиг яригддаг. Дээрээс нь сар болгон тогтмол төлөгдөх төлбөр байдаг. Тийм учраас бол хүүхэд 18 нас хүртэл бол энэ мөнгийг төлөвлөх ажиллагааг бол зохион байгуулж байна. Мэдээж одоо зайлсхийх юм бол одоо таны хэлснээр одоо нөгөө тэжээний тэтгэх үүргээ биелүүлэх ёстой этгээд маань одоо хүүхэдгүй юм шиг явж байна. Гэхдээ хүн бол одоо мэдээж хүүхдийн төлөх ёстой ч гэсэндээ тэр хүн бас одоо амьдрах тий ажил хөдөлмөр эрхлэх эрх нь бол нээлттэй. Тийм учраас бид нар тэрийг бол хязгаарлаж чадахгүй. Чи одоо хүүхдийн төлөх ёстой юм чинь одоо бараг л явах ёсгүй гэж тэгж хэлэх ёсгүй шүү дээ бас тийм учраас
бас л мөн одоо юм албадлагын арга хэмжээ одоо 6 сараас дээш хэмжээний хуримтлал байгаа бол одоо тухайн этгээдийн газар зорчих эрхийг төдөлцүүлэх гэх мэтчлэн тийм арга хэмжээнийг авч одоо хүүхдийн дэлхийг төлөвлөж байгаа. Зөв. Тэгэхээр одоо нөгөө хуучны тахрын алба гэж байдаг гэсэн шүү дээ. Тахрын алба одоо татан буугдсан л да. Гэхдээ яг тэрэн дээр бас одоо юу гэдэг ингээд шүүх хурал боллоо гэж бодоход дуудсан цагт нь ирээгүй ч гэдэг юм уу тийм хүмүүсийн чинь тахрын албаных ингээд албатлагаар авч авчирдаг гэсэн шүү дээ. Танаа дээр одоо жишээлбэл ингээд дуудаад тахад ирэхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах уу? Яах уу? За дуудаад ирэхгүй мөн орчин зүйн хаяг тодорхойгүй тохиолдолд бид ерэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа. За манай нийслэлийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын хувьд болохоор тусдаа бие даасан ерэн сурвалжлах хилцтэй. За шийдвэр гүйцэтгэгч нар маань одоо тухайн төлбөртүүлэгчийн хаягийг шалгах тэгээд мөн шүүхээс заагдсан хаяг улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийг очиж шалгаад тухайн хаягт амьдрдгүйг нь нотлсон тохиолдолд за ерэн сурвалжлах албандаа хандаж одоо олдог. Тийм төлбөртүүлэгч. Бүр ерэн сурвалжлах алба гэж бүр тусдаа байд юм уу те? Тийм манай байгууллагын хувьд тусдаа нэгж байгаа. За. Би болохоор ойлгохдоо ингэж ойлгосон байхгүй. Одоо юу гэдэг танаагаас ч юм уу те одоо нөгөө шүүх рүү хандаад тэнгууд шүүх цагдаа руу хандаад одоо те тэнгууд нэг юм дахиад нэг тогтоол гараад ирлээ штэ те тэгээд цагдаа тэрийг ерэн сурвалжлаад тэгээд дахиад танах руу ингээд үгдэм болов гэж бодсон. Тэгвэл танах бүр өөртөө тусдаа алддаг байна шүү. Тэгвэл энэ дэшрэн танах ч одоо бас бүх 20 ангууд хамаарагдаж байгаа шүү. Тэгэхээр нэлээд том нэг салбар болчиход байгаа байхгүй танах. Тэгэхээр дотроо ер нь хідэн салбараар сая одоо жишээлбэл үр барагдуулах алба гэдэг тусдаа байгаад байна шүү дээ. Тэнгүүд энд нөгөө ерэн сурвалжлах алба гэдэг тусдаа байгаад байна шүү дээ. Хичнээн алба байд юм бэ нэрээ. Танад за нийслэлийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын хувьд иргэний шийдвэр гүйцэтгэх хилтэс нэгжүүд байна. Одоо Улаанбаатар хотын 6 дүүргийн Баянгол, Хаануул, Чингэлтэй, Сонгой хайрхан, Сүхбаатар гэсэн 6 дүүрэг. Энэ дүүргүүд маань ерэн сурвалжлах хилцс байгаа. Мөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх нэгж байгаа. За тэгээд захиргааны алба хаагчд гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Зөв. Тэгэхээр бүр 20 морх нь бол бүр бас тустай юм уу? Тийм. За. Манай газар нь болохоор иргэний захиргааны зөрчлийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийг гүйцэтгэдэг. Хорхиал нийтлүүлэх алба маань болохоор бас тустай юм тий. За. За тэгэхээр би түрүүнээр асуусан штэ ойлгож сонсъё зөвлөө тайлбарлая аяны хүрээнд одоо тэгээд иргэд маань та нар яг одоо тэгээд одоо жишээлбэл энэ нэг одоо ажиллан л байх л да. Одоо мэдээж манайхыг зөндөө олон 7 хоногт 300 мянган хүн сонсож байгаа учраас тий мэдээж одоо энэ мэдээллийг хүргэх нь нэг ажил нах. Өөр ямар ажил зохион байгуулах юм бэ? Иргэд маань тэгээд та нартай очиж хаана яаж уулзах хэвээр бэ? Ажил дээр ч н очиж уулзах хэвээр мөн эсвэл одоо ингээд нийт даалганы өдрөлөг гэдэг шиг нэг өдрийг ингээд иргэдтэй зориулж байгаа юм уу яах юм? Сая энэ аян маань 4 сарын 21-ээс 5 сарын 2-ны хугацаанд энэ хугацаанд яг ажлын өдрүүдэд бол ямар ч одоо ирсэн санал хүсэлтийг шууд хүлээж аваад газар дээр нь шийдвэрлэх. Тэр аяныг зохион байгуулж байна аяны хүрээнд. Магадгүй одоо яг хүмүүс асна манайх бол шүүхийн хүчин төгөлдөр гарсан шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийдэг. Мөн шүүхээс өмнөх шат гэж бас байдаг тийм магадгүй одоо иргэд бас айгүйх асуудаг. Би одоо энэ хүнд эдэн төгрөг өгөөд алдцсан. Яаж авах вэ гэд манай дээр андуураад ирэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд бол та одоо тухайн одоо мөнгө авах стач гэдэг юм уу те одоо тэр хүн зээлэнгээрээ хийцэн бол өгсөн хүнийхээ одоо оршин суух хаягийн шүүхт нь хандаж иргэний журмаар нэхэмжлээ гаргадаг. Тэгээд нэхэмжлийн одоо шийдээд шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр гараад тэр шийдвэрийг биелүүлэхгүй байх юм бол сайн дураар гүйс хуц бичүүлье гэж шүүхтэй хүсэлт гаргаад одоо албадан гүйцэтгэх захирамж гараад тэрний дагуу гүйс хуц бичигдэж иржээж одоо манай байгууллага гүйцэтгэдэг байгаа. Мөн дашрамдаас иргэдтэй бас одоо энэ аяныхаа хүрээнд тайлбарлаж хэлэхэд үнэхээр шүүгэн шийдвэр гарчаад одоо яаж биелүүлэхээ мэдэхгүй яваад байгаа бол яаралтай бас манай байгууллагад хандаж одоо гүйс хуц авчрах нь зүйтэй. Яагаад гэвэл энэ 2017 оны 7 сарын 1-ээс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа энэ хуульд маань шийдвэр үүсгэх ажиллагаа үүсгэх хугацаа гэж. Одоо жишээлбэл иргэний болон эрүүгийн хэргийн одоо шүүгэн шийдвэрийн хамт шийдвэрлсэн одоо иргэний төлбөрийн нэхэмжлэлийг бол нэхэмжлэл бичигдсэн гүйс хуцыг бол одоо 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр баснаас хойш шийдвэр үүсгэх ажиллагаа үүсгэдэг. 4 жил өнгөрцөн магадгүй одоо 2000 онд биш 2020 онд гарсан шийдвэр бол одоо өнөөдөр 25 он гээд 5 жил болсон бол гүйс хус бичүүлж авчрахгүй бол ажиллагаа үүсгэх хугацаа маань хэтэрчиж байгаа. Тийм учраас бас
энэ хугацаанд ер нь бол нэг 2-4 жилийн хугацаанд одоо албан тушаалтныгаа шийдвэр болгоны онцлогоос хамаарат одоо захирамж хэрвээ одоо шүүхээс гарах шийдвэр билийг баталгаажуулах шүүгчийн захирамж гэж байдаг. Шүүхийн өмнөх шатанд хийгддэг ажиллагаа. Энэ захирамж бол 2 жил, бусад шийдвэр бол 3-4 жилийн хугацаанд бол шийдвэр үүсгэх ажиллагаа үүсэх хугацаа байдаг шүү. Тэгэхээр магадгүй одоо шийдвэр гаргачаад яваад шийдвэр гарцсан хэмжээ хизээ нэгэн цагт би авнаа гэд явж байж магадгүй. Тэгэхээр албадах ажиллагааны үндэслэл маань өөрөө гүйцэтгэх ус бичүүлж тус байгууллагад авчирч шийдвэр үүсгэх ажиллагаа үүсгэсэн хугацаагаараа одоо байдаг учраас тэрэн дээр бас анхаарах нь зүйтэй гэж хэлмээр байна. За бас нэг гоё сонирхолтой кейс санаанд орчлоо. Одоо сүүлийн үед нөгөө нэг сэтгэл санааны хохирол гэдэг юмыг гаргуулдаг боллоо гэдэг байгаа шүү дээ. Өмнө нь бол одоо сэтгэл санааны хохирлыг энэ хүнийг одоо яаж хэмжих юм те сэтгэл санааны хохирлыг яаж хэмжих гэдэг. Гэтэ манайхан дахиад би нэг тодтогоод хэлчихье. Энгийн үгээр хэлье. Шүүхийн шийдвэр тогтоол гарсны дараах гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийдэг шүү. Тэгэхээр эхлээд ясан бахнууд заавал шүүхээр орох нь иргэнч бай, ирүүч бай, захиргаач бай тий. Тэрний дараа эднийхтэй харьцах нь шүү. За энийг бас хүмүүс ойлгохгүй баггүй юу. За тэгэхээр одоо жишээлбэл над дээр би одоо сэтгэл санааны хохирол гэдэг зүйл ингээ мөнгөн дүнгээр одоо тогтоолгоод миний шүүхийн шийдвэр одоо тогтоол тас алах бууга гарчлаа. Тэгэнгүүт одоо нөгөө хүнээсээ би нөгөө сэтгэл санааны хохирол гэдэг нөгөө гаргасан мөнгөн дүнгээ олж авах гээд байдаг. Нөгөө хүн нь за би чамайг нэрээ хохирооцсон юм маа гэд мөнгөө өөрөө ер нь барагдаал бол хүн санаагаар өвдгүүл байхгүй тий. Тэгэхээр заавал танахаар дамжуулах гэдэг байгаа байхгүй. За ийм кейс байна уу? Яг энэ сэтгэл санааны хохирол төлсөн ийм мөнгөн дүнг танах бас тийм ээ ажиллагаа хийгээд авч авсан тохиолдол байна уу нэрээ? Байгаа. Тийм үү. Ялангуяа одоо эрүүгийн хэрэг дээр бол цас саны хохирлын асуудлыг бол шүүхээс шийдэх тогтоолдол тусгаж ирүүлж байгаа. Тэгээ бас л мөн одоо шүүгэн шийдвэрсгээ хуульд заасан яг л энэ журмаараа л энэ мөнгөнд төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулдаг энэ албатлагыг хэрэгжүүлж. Зөв. За тэгвэл амарч ясан өнөөдөр бид гурийн ярианаас сонсогчид маань хэрвээ та ямар гэмт хэрэгтэн байгаа ш одоо яг зүгээр нэг юм байр маараа банкнд алдаж байгаа тохиолдолд те мэдээж бол хэцүү л байгаа сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ та одоо юу гэдгийг ажил нь болохгүй бизнес нь жаахан уруудж байгаа ч гэдэм юм те мөнгө төгрөгөө төлж чадахгүй байгаа бол шийдвэр гүйцэтгэж байгаа дуудсан цаг тухай бүрдэнд очиж уулзаа тайлбарлаа те за би одоо ингэх гээд байна магадгүй би одоо надад нэг тэд хоногийн хугацаа өгөөч би тэгэх юм бол нэг ингээд төлбөрийнхөө ядаж тэдэн хувийг ч гэсэн уулзуулаад төлөё гэд ингээд нээлттэй ярилцах боломж бол байдгийн байх шүү. Учиргүй таны одоо хөрөнгөний чинь те шууд битүүмжлээл одоо хурааж аваал те зараал ийм ажиллагаа бол явагддгүй юм байх шүү гэдгийг бол тодорхой хугацаанд шатраас ажиллагаа байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны одоо бүхий л шатанд гэсэн үг. Эцсийн одоо төлбөр төлөгдөх хүртэл бол төлбөрлөгч өөрөө төлбөрөө төлөх магадгүй одоо тэр шинжээчийн тогтоосон үнээс одоо баггүй үнээр гэсэн үг. Одоо жишээлбэл 100 саяар үнэлэгчээд хахад 90 саяар биш. 110 саяар ч юм уу, 105 саяар ч юм уу хөрөнгөө худалдан борлуулаад төлбөрөө багдуулах эрх нь бол нээлттэй байдаг. Нөгөө талаас төлбөр авахч ч гэсэндээ төлбөрлөгчтэй одоо эвлэлдэх те гаргасан санал хүсэл дээр нь бас одоо тодорхой хугацаа тогтоох энэ төр тийм төлбөр авахчийн хүсэлтээр хийгдэг ажиллагаанд бас байдаг. Тийм учраас ер нь одоо шийдвэр гүйцэтгэхийн дуудсан цагт ирээд одоо ер нь одоо хүний амьдрал баялаг те бүх санал хүсэлтээ гарах эрх нь байдаг. Нөгөө талаас бол одоо нэгэнд би өрөнд ороод юм хэцүүдсэн юм чинь гэж зарим хүмүүс бүр тэр чигээрээ бүр шийтцэн тий. Тийм байдаг. Тэгээд төлөгчлөлийг илүү давмгааж яриад ч хэдүүлээ тий. Төлбөр авахч гэж бас цаана эрх ашиг нь хүндэгдсэн этгээдүүд бас байгаа. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маань өөрөө одоо хоёр талыг ингэж эрх ашигыг хамгаалж ажилладаг. Бид нар хэдий төлбөрлөгчийн хөрөнгөн дээр албадлага хэрэгжүүлээд байгаа боловч цаанаа бас хууль заас эрхийнхаа хүрээнд л бид нар албадлага хэрэгжүүлдэг. Тийм учраас аль тал нь бол нээлттэй харилцахад бол айж мэдэх зүйл байхгүй. Одоо зөвлөж ойлгож сонсъё, зөвлөж тайлбарлая. За. Тэгээ ямар тохиолдолд одоо яг энэ процедурын хүрээнд л тэр нөгөө нэг шат дараалтаагаар нөгөө нэг данснууд нь битүүмжлэгддэг, албан газар руу нь албан тоот ирээд цалингийнх нь тэдэн хувийг ч гэдэг юм уу тий. Одоо тэр чинь бүр нөгөө албан байгууллагын нь удирдлагууд хүртэл үүрэг өвлөжтэй юм байл л штэ. Та энэ цалингийнх нь тэдэн хувийг шилжүүлэх ёстой ч гэдэг юм уу тий. Энэ мэдээж бас шатлалаараа л явагддаг байлгүй дээ тий. Яг энэ хүрээндээ л явагдах уу? Тийм энэ хүрээндээ л явагдана. Тэгвэл одоо өнөөдөр бас шууд одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бол хуульд бол 50 хүртэл хуваар цалингийн суудгал их боломжтой. Тэгэхээр ажил заавал одоо төлбөрлөгч авалт гэлтгүй 3 дахь читгээд ажил олгогч хүртэл одоо энэ хүнийг өртөө төлбөртэй гээд тэр хүнд бас сөрөг энерги
тий юу ах эсгүй одоо хуулийн дагуу судалгыг хийгээд явах тал ямар ч асуудалгүй шүү дээ. Зөв. За ерөнхийдөө та гурийн ярилцах цаг өндөрлөг тийш анд чинь магадгүй би бас асуугаагүй өнгөрсөн ийм мессежийг одоо сонсогчдод илүү хүргэх юмсан гэж бодоод ирсэн чи бид энэ асуугаагүй өнгөрсөн зүйл байж байгаа. Тэгээ сүүлийн нэг 2 минутыг бас та хоёрт үлдээ. За түрүүн ярилцлагын дундуур та бас хэлсэн те. Танай байгууллагын онцлог чиг үүрэгтэй учраас одоо жишээ нь ирж уулзж байгаа иргэдэн хүртэл тийм одоо юу гэдэг инженеэр ярил айцтай бэргсэн имээсэн. Бид бол төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа ийм л байгууллага. Тийм учраас та манад санал хүсэлтээ гаргаад хүрээдэр бид тэрийг хуулийн хүрээнд шийдвэрлэж одоо хариуцтаа нөгөөё л гэж байгаа. За ойлгоо. За тэгээд ойлгож сонсъё, зөвлөр тайлбарлая. Аяны хүрээнд өнөөдөр бид гурав хөрөнгийг албадан худалдах, борлуулах талаар бас тодорхой хэмжээнд сонсогчдоо мэдээлэл хүргэж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ хүрээд ярилцах цаг маань өндөрлөж байна. Өнөөдрийн маань зочдоор нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын хаал дүүргийн 1-р хэлцээний дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчдийн турандаа Даваа сүрэн, за мөн нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын хаал дүүргийн 20-р хэлцээний дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахмад Золбоо нар хүрэлцэн ирлээ. Тэгээд би бол сонсогч иргэдэд төлөөлөөд аль болох нөө мэдгүй юм асуугаал нэг сонсогчдоо ч гэсэн бас миний мэдгүй байгаа юмыг миний арталд мянган хүн мэдгүй байгаа учраас аль болох тэр чиглэлээс нь л байр суурьтай ярилцлаа шүү. Тэгээд сонсогчдод бас нэлээд хэрэгцээтэй мэдээлэл хүргэж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сонирхолтой байлаа. Тэгээд хурж ирж бидний урилгыг хурж ирж ярилцсан та хоёртаа бас баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.